Сайн байцгаана уу? Энд байна. За, нэгүслийн талаар үргэлжлүүлэн судлая гэж бодсон юм. Тэгэхээр нэгүсэл гэж юу вэ гэдэг харах юм бол бидний хүртэх ёсгүй байсан Бурхны таалал, инрэл гэж хэлж болно. Нэгсэндээ гин нүгэл дунцсан байсан хүмүүс үхгээс ялтай байсан бол Бурхны хайр нэгүслийн ачаар бид нэр үнэхээр аврагдсан байдаг. Тэгэхээр нэгүсэл хайр бол ялгаатай. Жишээлбэл хайр бол гэдгийг Бурхан за хүүхдээр эцэг гэхээр бодъё л доо тийм Бурхан үнэхээр эцэг аба. Тэгэхээр та үнэхээр хүүхдтэй хайртай төрөөд нь юу ч хийсэн хийгүйсэн ч хайртай. Янз бүрийн асуудал гаргасан ч хайртай. Таны хайр хэдэж та тэр хүүхдээс холдоод алга болохгүй. Нэгүслийн хувьд бол хүүхд гэдгийг ямар ч гэдгийг ирэхгүй байлаа гэж бодлоо. За энгийн нэг жишээл гэрийн талаар яг ч юм үгэнд орохгүй байлаа гэж бодоход тэр нь яг өөрт нь хэрэгцээ тагамд нь авч өгч юм уу эсвэл өөрт нь дурмын үг хайрлах ч юм уу ерөөсөө цагныхаа оронд дурамшуулах тийм асуудлыг хийж байгаа бол нэгүсэл гэж ойлгох юм. Гэхдээ ер нь бол энэ саяын тодорхойлт бол маш тийм өрөөсгөл байгаа. Ямар ч хүн бараг шүмжилж магадгүй байхын тодорхойлтыг. Тэгэхээр нэгүслэр юу биднэрт өгддөг юм бэ? Тэгээ нэгүслэр бид нар итгэлээр бид нар аврагддаг бол нэгүслэр бас юу өгддөг вэ? Ром номын 12-6-аас 8-ыг харъя. Бидэнд өгөгдсөн нэгүслийн дагуу бид өөр билгүүдтэй тул хэрэг иш зүйлбэл энэ нь тэр хүний итгэлийн дагуу ажээ гэж. Хэрэг үйлчлвэл тэр хүн үйлчлэлээ сургаж байгаа бол сургаалаа, ятгадаг хүн бол ятгалгаа, өгч байгаа хүн бол чин сэтгэлээр тэргүүлж байгаа хүн бол хичээл зүтгэлээр өршөөд үзүүлж байгаа бол баяртайгаар хийх тун гэж. Тэр бидэнд өгөгдсөн нэгүслийн дагуу бид өөр билгүүдтэй гэж. Тэгэхээр нэгүслийн дагуу билгүүд хуваарлагддаг байна л да. Яг бол бид нэр гэдгийг янз бүрийн би маш гэдгийг Ариусны тухайч ойлголтгүй байхдаа бараг юу ч мэдэхгүй байхдаа Ариусны билгүүдийг хүлээж авсан байдаг. Асар ихээр нь Бурхан харамгүй өгсөн тэгээд тэр үед уучраач болохгүйсэн. Ер нь гэртээс гэдгийг үнэхээр өөрийнхөө сайндаа ч юм уу эзэж олж аваагүй зүйлэлтэй ядвал ирхэн Бурхан тааллаараа Ариусс тааллаараа нэгүсрээ билгүүдийг хуваалдаг байх нь л да. Бас энийг харахаар томилдог байх нь. Харах юм бол өөр билгүүдтэй тэр хүнийг итгэлийнхэн дагуу иш үзүүлдэг байна те. Эсвэл сургадаг байна. Ятгадаг хүн бол ятгалгаараа гэдэг. Тэгэхээр нэгүслийн бүх бэлэг авьяасыг бас хэрэглэх ард нь хийдэг хүч байгаа. Хүмүүс нэгүслийг ойлгохгүйгээсээ болоод маш их бэлэг авьяастай мөртлөө өөрсдөө тэрийг хүчээр хийх гэж оролдоод ундаг баг. Маш олон хүмүүс ядардаг баг. Тэгэхээр нэгүслийн өөр хүч байгаа. Тэгэхээр хүч байхгүй гэдгийг те ямар ч хүч байхгүй төгөлдөр байлаа гэд бүх товчон байгаа. Мөртлөө ямар ч дуу аваа гарахгүй бол та тэрнээс таалал авах уу? Химнэлэн таарахгүй бол тэр явах уу? Тэгэхээр бас авиас бэлгэн дээр ч гэсэн бас хэрэглэж сурах явдал маш чухал байгаа. Тэгэхээр бүх авиас бэлгийг ард байгаа нэгүслийн хүчийг сайн мэдрэх явдал чухал. Дээрээс нь менторууд бас маш чухал байгаа. Яагтвэл та төгөлдрөөр дарж чаддаг болтлоо хэр удаа сурсан. Эсвэл та ямар нэгэн зураг зурдаг болтлоо хэр удаа сурсан. Та ямар нэгэн бүр хоол хийдэг болтлоо хэр удаа сурсан. Тэгэхээр хүмүүс маш их бэлэг авьяасд бас өрөөслөөр ойлгодог. Жишээлбэл хутга байлаа гэд хутга хүн алдаг болохгүй. Ерөөсө хутга хэрэглэхээ болиич гэдэг юм. Тэгж хэлж болохгүй байхгүй. Хутгаар мисалын хутгаар та хүмүүсийг эмчилж болно. Үнээр хоолны хутгаар та хоолоо хийж болно. Хоолгүй хутгагүй хоол хийгээд бол маш хэцүү үстэй хутгагүй хоол хийж болох байх л та. Тэгтэл бүх юмд ихэнх юмд хутга авах оролцдог байгаа. Тэгэхээр зөв хэрэгэл сурхуул гэдэг асуудал. Жишээлбэл миний хүү тоогоочоо сурдаг хамгийн ихний хичээл бол хутгыг хэрхэн зөв барих вэ, хэрэглэх вэ, аюулгүй ажиллагаа дандаа заадаг. Хоол хийж сурахаас өмнө. Тэгэхээр бэлтгэл ажлыг яаж хийдэг юм бэ? Хутга яаж хэрэглэдэг юм бэ заадаг. Тэрнтэй адилхан яг энэ бэлэг авьяасч гэсэн яаж хэрэглэдэг юм бэ? Ардтал нь байгаа нэгүслийн хүчийг яаж хэрэглэдэг юм бэ гэдгийг зааж сурахгүй бол бид нэр өөрийгөө хандаа мэддэггүй байна. Тэр эзэн нэгүслийн хүчээр бэлэг авьяастай болдог. Тэр хүмүүс бэлэг авьяасын хаалцыг шунж хөвцөлдөг л доо. Тэр нь бол буруу ерөөсөө зүтгэж бэлэг авьяастай болъё гэж хүсэн тэмүүлэх нь ерөөсөө буруу зүйл биш. Яг бол Бурхан бүх хүнд бэлэг авьяасыг өгсөн. Гэтэ энэ бэлэг авьяасыг хэрэглэж сурахын тулд энэ бэлэг авьяасаар нэгүслэр өгөгддөг гэдгийг ойлгох бол маш чухал. Тэр зарим нь иш үзүүлдэг болчингуудаа би иш үзүүлдэг мундаг иш үзлэгч гэд өөрийгөө дүгэлж эхэлж байгаа. Яагаад тэр хүн ерөөсөө өөрийнхөө хүчээр тэр бэлэг авьяастай болоог байхгүй. Нэгүслийг ойлгосон бол Бурхан тарих үлээ алтрыг нүргэж
тэр хүн иш үзүүлдэг байна уу, өршөөлийн бэлэг авьяастай байна уу? Яг эзэн тэрийг өгсөн болохоос биш өөрөө одоо сайндаа ч юм уу та мундаг учраас иш үзүүлдэг. Нөгөөх нь болохоор зүгээр нэг энгийн үйлчлэгч бэлэгтэй ч юм уу одоо доошоо болохоор үйлчлдэг хүмүүс болдог юм ерөөсөй биш байхгүй. Тэгээ нэгүслийг ойлгочих юм бол ямар ч бэлэг авьяастай хүн байсан гэсэн нөгөө нэг бэлэг авьяастай хүмүүсийг голд шилэх, дээр дорноор дөвлөх ч юм уу тэгэх юм бол байхгүй болдог. Тэгвэл эзэн энэ бэлэг авьяасыг энэ хүчийг бусдын сайн сайхны төлөө Христийн биед үйлчлүүлэхийн төлөө бусдыг босгон байгуулахын төлөө урамшуулахын төлөө заахын төлөө үнэхээр баяртайгаар үйлдэрэй гэж нэг хийсэн өгсөн баг. Тэгэхээр заримдаа баг тухайн үйлчлэлээ хийхдээ ямар ч баяр баясгалангүй хийж үлдэж эхэлж байгаа бол та нэгүслийг дутсан байна, нэгүслийг ойлгоогүй, нэгүслийн хүчийг хэрэглээгүй байна гэж ойлгож байна. Тэгэхээр та үнэхээр нэгүслийг суралцаараа тэгээд таны бэлэг авьяас араа би нэг одоо бие биенээ дөвөлгөж би мундаг зундаг гэж өнгөрж загсуурсан болоос гимшээрээ яадвал энийг та үнэхээр хүртэх ёсгүй байхад чинь бурхан яасан гэсэн үг өгсөн гэсэн үг. Яадвал миний надад өгсөн бэлэг авьяастыг би харахад бол жишээл одоо үгдгийн инэрлийн бэлэг авьяас бол авсан дараа би үнэхээр ямар ч хүнийг одоо ямар ч шүүхгүйгээр хардаг болсон. Тэгэхээр надад хэрэгцээтэй бэлэг байсан байх нь шүү дээ. Тэгээ миний үйлчлэлч гэсэн хэрэгцээтэй. Ягаад гэвэл би маш олонтаа алдаа гаргаж, маш олонтаа бүдэрсэн учраас бусдыг бараг шүүхэ болсон гэж хэлж болно. Ер нь бараг шүүдэггүй дээ. Тэгээд яагаад гэвэл тэр бүдэрж байгаа хүмүүсийг хараад урлан урамшуулаад итгэхэд идэг. За босон шүү, бурхан тантай хамт байгаа шүү. Босон шүү гэж урамшуулад унах тоолд босоход нь туслаад тэгэл яваад идэг. Тэгэхээр зарим үнэхээр шашны төлөөлөгч ч юм уу яасан босдгүй, яасан хэцүү байдгийн ч гэх юм уу. Тэг зарим хүнийг одоо хаалга тушхаас хүртэл хайдаг болсон хүмүүс байна. Дэвтэн цугаас хайдаг болсон хүмүүс байна. Арх уугаад айдаг болсон хүмүүс байна. Сэтгэлээр готрохоор арх уудаг хүн байна. Эсвэл агаа хөвгтө зодддаг хүртэл хүмүүс байна. Итгэж олон жил болсон итгэж болсон хүмүүс. Тэгэхээр тэдгээр хүмүүсийг бас нэгүүлж инрэх явдал маш чухал байгаа. Тэдгээр хүмүүст үйлчлэхийн тулд та нэгүслэр биш бол та яаж үйлчлэж чадах вүлээ? Тэгээ бэлэг авьяасыг гэсэн хэрэглэхийн тулд ардталт нь нэгүслийн тослогоо нэгүслийн хүч байж энэ бүхэн явдаг ба. Тэгэхээр нэгүсэл нөрөө хүч бөгөөд суур гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээ тэгж ойлгохгүйгээсээ болж энэ бэлэг авьяасны дотор маш их хагарлууд гардаг ба. Тийм учраас одоо үгдгийн хар хилээ залбирах нь буруу зөв хүртэл гэд хагалцсан. Хар хэлгүй хүмүүс нь одоо үгдгийн хар хэлтэй хүмүүсээ гомдоодсон ч юм. Хар хэлтэй хүмүүс нь болохоор би мундаг одоо та нар хар хэлгүй юм чинь бараг л ариусгүй бэнч гэх юм уу. Гих мэтийн янз янзын хайргуугаасаа болж юм янз янзын юм ярьж эхэлж байгаа. Тэгэхээр үнэхээр тэр бэлэг авьяас үнэхээр танд өгөгдсөн хар хэл нэгүслэр өгөгдсөн гэдгийг ойлгох юм бол би энийг авах ёсгүй байхад бурхан надад өгсөн юм биш үү. Тэгээ авах ёсгүй байхад нь бурхан чамд цоошин машин ч юм уу цоошин утастай бэлгэнд май гэд өгчөж байгаа байхгүй. Тэнгүүтээ өнгөрөөд би ийм лаг машинтаа чи харж гинүү чиний машин навсгал өдөрч гэдэг юм уу. Тэгж одоо голжилж болохгүй л гэсэн үг байхгүй. Тэгэхээр харин тэр бэлэг авьяасаа яаж хэрэглэж сурахын гэдэг дээр харин илүү анхаарч илүү эзний нэгүслийг суралцах явдал маш чухал байгаа. Тэгээд энэ цаг мөчид үнэхээр эзэн миний энэ сонсогч болгоны нэгүслээр түргэж өгөрөө. Та үнэхээр бас сүүлийн эцсийн жилүүдэд үнэхээр эзэн жилүүдэд сүнсээ цутгах гэсэн хүүхд тохиолж иш үзүүлнэ гэсэн үнэхээр энэ сонсож байгаа бүх хүмүүс иш үзүүлдэг болох болтугай. Үнэхээр иш үзүүлгийн бэлэг авьяасыг эзэн минь та түнд харамгүй өөрөө эзэн минь. Тэгээ үнэхээр өршөөлийн бэлэг авьяастай байх болтугай. Бусдыг энерги нэгүсдэг байх болтугай. Тэгээд үнэхээр нэгүсдийг суралцахад та бүхэн бас нүд чихэн нээлттэй байх болтугай гэж бас хэлмээр байна. Тэгээд та бас бусдыг шүүжсэн бол өөрийнхөө бэлэг авьяасаар дүгэлэгжсэн бол бас гимшээрээ харин тэдгэр хүмүүсийн бэлэг авьяастай болохын тулд заахт нь суралцахт нь зааж өгөрөө. Үнэхээр зааж өгөрөө. Тэгээд бусдыг бас босгоороо. Бусдыг бас ивент итгээрээ. Бусдыг өрөөгөөрөө гэж хэлмээр байна. Тэгээд тэгэхээр нэгүслээ дүүрэх үед та өөрөө ирэхгүй үнэхээр баяртайгаар үйлчилж эхэлдэг байгаа. Тэгээд танд үнэхээр үйлчлэлийн баяр баясгалан дүр байх болтугай.